За бонус хичээлийн маань 2 дугаар хэсэг ингээд эхэлж байна. Өмнөх сургалтууд маань 3 үндсэн хичээлтэй, 1 бонус хичээлтэй байсан. Тэгээ яг энэ удаагийн сургалтаас бонус хичээл дээр маань дахиад 2 бичлэг нэмэгдээд нийт 3 үндсэн хичээл, 3 бонус хичээлтэй болж байгаа. Яагаад би энийг ингээд нэмж оруулахар болсон бэ гэхээр би анх өнгөрсөн 4-р сард энэ хичээлийнхаа ингээд аудио бичлэгийг хийгээд ингээд бэлдэж оруулчаад дараа нь 5, 6, 7, 8 гэдэг энэ зуны хугацаанд шинээр сурсан, ойлгосон зүйлсүүдээ бас ингээд бонус хичээлийнхаа үргэлжлэл болгоод оруулах хэрэгтэй юм байна гэж батсан болохоор одоо яг ингээд нэмэлтээр ингээд хичээлээ бэлдээ сууж байна. За тэгэхээр одоо энэ бонус хичээлийн нэмэлтээр орж байгаа 2 бичлэгэн дээр хөтөлөө юу ярих вэ гэхээр эхний хэсэг дээр нь бүгд одоо яг энэ бичлэгээр бүгдээрээ өмнөх бонус хичээл дээр бүгдээрээ 0-оос 11 дэх хэмжээс ертөнцийн тухай онлын одоо хүрээнд астрофизикийн хувьд яаж ярьдаг тэгээд квантум физикийн хувьд хүний далд тухамсар яг хоорондоо яаж холбогдоод байгаа юм бэ гэдэг талаар үзсэн тий. Тэгэхээр тэрийгээ одоо яг яаж практик дээр өөрийнхөө ингээд амьдрал дээр манифест хийхдээ хэрэглэж болох юм бэ? Энэ мэдлэг бидний яг өдөр тутмын амьдралд яаж хэрэг болох юм бэ гэдэг талаар нь ярих гэж байгаа маа. Би өмнө нь бол энийг ерөөсөө мэддэггүй байсан. Тэгээ сая зуны хугацаанд шинээр мэдсэн зарим зүйлсээ ингээд нэмэлтээр оруулж байгаа шүү. За хэрвээ та ерөөсөө бонус хичээлийнхаа өмнөх одоо 1-р хэсгийг higher self, далд тухамсар гэд тэр хэсгээ ерөөсөө сонсоогүй шууд энэ бонусын 2 дугаар хэсгээр хүрээд ирсэн бол яг одоо зогсоож жогоод өмнөх бичлэгээ заавал үзээрэй, тэгэхгүй бол ерөөсөө ойлгохгүй шүү. Тэгээ яг энэ хичээл дээр бас өмнөх хичээл дээр 0-оос 11 дэх хэмжээс ертөнцийн тухай ярьж исэн бол энэ хичээл дээр 12 болон 13 дахь dimension-ы тухай нэмэлтээр ярих юм аа. За тэгээд хичээлдээ оръё. За өмнөх хичээлдэр бүгдээрээ ингээд эхлээд ингээ 3 дахь хэмжээсээсээ ярьж байгаа. Тэгээд 1 2 3 тэг гэдэг хэмжээстэй ингээ сайтар ойлгосны дараа ингээд 4 5 6 дахь хэмжээс ертөнцийн тухай ингээд товчхон яриад явсан тийм ээ. Тэгээ өнөөдөр би бол бүгдийг ингээд мэддэг хүн биш учраас яг өөрийнхөө хүрээнд мэдсэн байгаа зүйлсүүдээ ингээд хуваалцахгаа сууж байгаа шүү. За би яг энэ зуны хугацаанд яг яасан байхгүй юу? Энэ ингээд одоо яг энэ сурцсан байгаа, ойлгоцсон байгаа зүйлээ би одоо амьдралдаа яаж хэрэгжүүлэх юм болоо? Энэ яг надад яаж хэрэг болох юм болоо гэд одоо нэлээд бодсон. Тэгсэн чинь надад яг ингээд хариулт нь ороод ирж байгаа байхгүй юу? Тэгээ бид нар ингээд одоо яг энэ одоо манифестийн тухай сургалтаа ингээд үзсэн байгаа шүү дээ. Ерөнхийдөө ингээд нэг үзээд ойлгоцсон байгаа. Тэр ойлгосон, мэдсэн байгаа зүйлсээ яг тэр одоо мэдсэн байгаа, ойлгосон байгаа зүйл дээр ингээд төвлөрөөд бясалгаад сайтар ингээд дахиад ингээ эргцүүлээд ингээ бодоод те давтан сонсоод ах юм бол ингээд энэ бичлэг дээр огт яригдаагүй зүйлсийг ч та өөрийнхөө ингээд бясалгаж бодсон таны амьдралын туршлагатай холбоотой зүйлсүүдийг ингээ шинээр сурах боломжтой болдгоо. Тийм болохоор хичээлээ зүгээр ингээд гэр орноо цэвэрлж явахдаа ч юм уу аяг тавгаа угааж явахдаа сонсоод өнгөрсөн бол заавал дахиад ингээд тусдан цаг гаргаад цаас үзэг барьж агаад тэгээд яг юм анхааралтай сонсоод тэгээд тэр сонссон бичсэн зүйлсээ ингээд уншаад өөртөө яг ингээд боловсруулалт хийгээд заавал нэг бясалгаж тэ одоо сонссон зүйлсээ ингээд бодоод нэг эргцүүлээд суугаарай гэж хэлмээр байна. За би яг саяны зуны хугацаанд яг юуг ойлгосон бэ гэхээр бид нар ингээд dimension-уудынхаа тухай ингээд үзсэн штэ тэ 0 dimension ингээд зөвхөн одоо нэг цэг зөвхөн ингээд оршихуу те англиар бол existence гэдэг зүйл ингээд байгаа хгүй юу. Өөрөөсөө өөр юу ч байхгүй. Тэгээд ингээд өөрийгөө ч ингээд харах тэг зөвхөн мэдрэхээс өөр тийм боломжгүй, гаднаас нь харах боломжгүй ингээд одоо өөрөөс нь өөр юу ч байхгүй учраас өөрийгөө огт оршдггүй юм шиг те би бол юу ч биш юм байна гэж одоо бодохоор тийм одоо ертөнц байх боломжтой юм а гэж ярьж ирсэн те. Тэгэхээр тэр бол өөрөө уг нь оршиж байгаа боловч өөрийгөө харах ямар ч боломжгүй, ямар ч орон зай байхгүй учраас ингээд тэр бол яг existence буюу юм оршихуу гэдэг зүйл байгаа хгүй юу. Тэгээд дараа нь ингээд нэг хэмжээстээс ингээд ийм одоо хязгааргүй үргэлжлэх зураас те нэг хэмжээст гэдэг чинь
Тэгээд 2 болоод 3 хэмжээст гэдэг бол яг бидний ингээд өнөөдрийн одоо эргэн тойрны дэлхийн ертөнцийг хэлж байгаа. Тэгээд ингэж явсаар хагаад бид нар 11 дэх хэмжээст болохоор аа за тэгээд 3 дахь хэмжээсийн дараа бид нар юу гэж ярьсан бэ гэхээр аа 4 дахь хэмжээсээр бидний ухамсар оршдгоо гэж ярьсан те өмнөх хичээл дээрээ бид нар үтсэн. Тэгэхээр ухамсар маань цаашлаад 5 дахь хэмжээст рүү хэрвээ хүн ингээд орох юм бол яг одоо 5 дахь хэмжээст бидний яг 70 ухамсартай ингээд одоо онлайн тэр тодорхойлтууд нь таарад байдаг гэд бид нар үтсэн те. Тэгээд 6 дахь хэмжээст болохоор бидний ингээд удамшлын мэдээлэл, генетикийн мэдээллүүд байх боломжтой юм байна. Тэгээд дараа нь 7 дахь хэмжээст болохоор яг нийт хүн төрөлхтний collective consciousness буюу нийтийн ухамсар гэдэг зүйл байх боломжтой юм байна. Дараа нь 8 дахь хэмжээст рүү болохоор гээд нийт одоо амьд биетүүдийн ургамал, амтан одоо эгэл бөөмс гэдэг ч юм уу те тэр бүх одоо эсийн гэдэг ч юм уу тэр бүх зүйлсийн ингээ ухамсар ингээд зэрэгцэн оршиж явах боломжтой юм байна. Тэгээд дэшегээ 9 рүү ороод ирэхээр ухамсар гэдэг зүйл өөрөө нэгдээд бүр бүх зүйлийн одоо ингээд ухамсар хэрвээ тэгэхээр энэ ингээд заримдаа 7-оос яг ямар ялгаатай юм бэ гэж бодогдчих магадгүй. 7-д болохоор бүх нийт хүний ухамсар байгаа байхгүй юу. Дараа нь 9 рүү болохоор те бүх амьтан ургамал дэлхий гариг ертөнцийн ч хүртэл ухамсар ингээд бүгд ухамсар гэдэг зүйл өөрөө ингээд яг нэгдэж байгаагаараа 7-оос арай ялгаатай. Тэгээд дараа нь 10 руу ороод ирэхээр тэр ухамсар ч өөрөө зэрэгцээ олон ертөнцүүдтэй multiverse гэж ярьдаг. Бишээ parallel universe гэж ярьдаг. Зэрэгцээ олон ертөнцүүдэд хэрхэн одоо ялгаатай байдлаар оршин байх боломжтой юм бэ гэдгийг мэдэх боломжтой хэрвээ ингээ хүн тий 10 руу явах юм бол гэж ярьсан байгаа. Тэгэхээр 10 дахь хэмжээст орчих юм бол бид нар энэ хорвоо ертөнцийг ингээд хязгааргүй олон өөр байдлаар одоо ингэж ярьдэн штэ нэг ертөнцид нь би магадгүй ингээд Монголд амьдарч байгаа. Нөгөө нэг ертөнцид нь болохоор би энд ингээд Тайванд ирээд амьдарч байгаа. Ийм нэг хоёр өөр параллел ертөнц ингээд зэрэгцэн оршиж байгаа. Боломжтой тэрийг ингээд харыг ивэл 10 дахь дайменшн руу явдаг ч юм уу те. Тийм байдаг бахны 10 дахь хэмжээст болохоор надад ямар нэгэн зүйл байгаа болон байхгүй зэрэгцэн оршиж идэг бахна. Тэгээд 11 дахь хэмжээстэд очихороо ертөнцийн физикийн хуулийг одоо ингээд одоо ертөнцийн физикийн хууль нь өөрөө маш олон байдлаар зэрэгцэн одоо өөр байдлаар оршиж ах боломжтой юм байна гэж одоо сансрын физик судлаач хүмүүс ингэж ярьдаг. Мичо Какугийн ингээд одоо нэвтрүүлгээс би үзсэн гэдгээ ингээд хэлсэн те. Тэгэхээр 11 дэх хэмжээст болохоор ингээд дэлхийн маань одоо жишээ нь татах хүч нь арай бага ч юм уу те. Эсвэл одоо огт татахчгүй байсан бол дэлхий ямар байх байсан бэ ч гэдэг юм уу. Яг ингээд физикийн хууль ингээд өөр байдлаар байсан бол одоо яг ямар байх байсан бэ гэд хязгааргүй олон хувилбар тэр 11 дэх хэмжээс ертөнцүүд ингээд оршин байх боломжтой байх юм. Тэгэхээр тэгээ би ингээд бодсон байхгүй хэрвээ 11-д ингээд ертөнцийн олон физикийн хуулиуд хязгааргүй олон байдлаар оршин байх боломжтой бол 12-т юу байх болоо. Тэгээ ингээд одоогийн байдлаар бол бидний дэлхийн ертөнцийн одоо математик маань өөрөө 11-ээс цаашаа арай ингээд бодож боловсруулж чадахгүй байгаа. Яг гэвэл бид нар чи яг энэ математик маань өөрөө энэ нөгөө дэлхийн энэ ертөнцийнхөө физикийн хуулийн дагуу явдаг учраас тэрнээс ингээд илүү цаад зүйлийг ингээд мэдхийн тулд математикаас шал өөр зүйл биднэрт хэрэг болоод байгаа байхгүй юу? Би бол тэгэж бодож байгаа. Тэгээ би ингээ өөрөө бодсон хэрвээ 11 дахь дайменшн ингээд маш олон физикийн хуулиуд зэрэгцэн орших боломжтой бол 12-т юу байгаа бол гэд ингээд бодоод байсан чи за ертөнцийн бүх зүйл өөрөө энергиас үүссэн одоо дэлхийн бүх гариг бүх хүн бүх зүйлс өөрөө ингээд бүр ингээд атомын доторхыг ингээд задлаад үзэх юм бол те тэр протон, нейтron, электроны доторхыг ингээд үзээд яваад ах юм бол бүгд энергиас үүссэн байдаг. Энерги гэдэг чинь өөрөө юм хоосон чанартай юм гарт баригдах те нүдэнд үзэгдэх боломжгүй зүйл байдаг. Тэгэхээр бүх дэлхийн ертөнцийн бүх зүйлс маань өөрөө энергиас үүссэн юм чинь те физик яаж ч өөрчлөгдсөн бай. Энерги яг тэнд энерги нь л өөрчлөгдөж ин гэсэн үг байхгүй юу? Тийм болохоор 12 дахь хэмжээст бол яг энерги байгаа юм байна штэ гэдгийг би яг ингээд бодож жагаад яг тийм дүгнэлтэнд хүрсэн байхгүй юу?
Тэгээд за тэгвэл 12 дахь dimension яг энерги байгаа маань тэр энерги өөрөө ингээд маш олон байдлаар ихсэж багасж ингэж 11 дэх хэмжээст ингээд өөрөө өөрийгөө ингээд олон байдлаар одоо хувиргаж үзэж байгаа юм байна. Тэгээд дараа нь ингээд цаашаагаа ингээд одоо илүү олон хязгааргүй байдлаар ингээд одоо хөгжсөөр ингээд одоо юм 3 2 1 гэдэг ийм нэг зүйл болоод ингээд одоо ингээд өөрөө өөрийгөө ингээ олон байдлаар хөгжүүл явж байгаа юм байна гэдэг тийм дүгнэлтэнд би хүрсэн байхгүй. Тэгээд дараа нь би за 12-т хэрвээ энерги байдаг бол 13-т юу байх боломжтой бол тэгээ юу биднэрт энерги өгдөг вэ гэдэг талаас нь би ингээ бодож байгаа байхгүй юу? Би ямар үед хамгийн их энергитэй байдаг вэ? Ямар үед би ингээд энергиэрээ ингээд бүхнийг бүтээх боломжтой байдаг вэ гэд бодоод үзэхэд хариулт нь яг юу гарч ирсэн бэ гэхээр надад 13 дахь хэмжээстэд яг хайр байдаг юм байна гэдэг тийм одоо дүгнэлтэнд хүрсэн. Би одоо тэрийг тайлбарлая. Яагаад би ингээл амар физик, энерги гэдэг ингээд нэг тийм юм ярьж ийсэн аа. Ухамсар гэд ярьж ийсэн аа. Нэг тийм хайр гэдэг зүйл дээр тогтсож байгаа гэхэр хүмүүс үнэхээр гайхаж магадгүй. Гэхдээ бид нар өөрсдөө яг ингээд өөрийнхөө амьдралыг бодоод үзэх юм бол би ингээд өөрөө хүүхдтэй болсныхоо дараа би ингээ өмнө нь ингээд ганц бие байсан. Тэгээд дараа нь ингээд нөхөртэй болоод хүүхдтэй болоод тэгээд би яг хүүхдтэй болсон чинь ингээд надад ямар их хайр байсан бэ гэдгийг би ингээд өөрийнхөө дотроос ингээд шинээр бид нар таньж мэддэг штеп. Хөөх би ийм их хайрыг мэдрэх боломжтой гэж хүн гэд бүр ингээд гайхмаар тийм их хайрыг бид нар хүүхдүүдтэй ингээд хүүхдүүдийнхаа төлөө зориулж тэр хүүхдүүдээ ингээд харах бодох төдийд тийм их хайрыг ингээд зүрхэндээ мэдэрдэг те. Тэгээд тэр их хайр ингээд надад ингээд ирснээрээ би бүр ингээд асар их төвчээртэй асар их зүйлийг ингээд одоо хідэн ч өдөр баг нойргүй явах хэмжээний тийм их төсвөр төвчээр те тэр зүйл ингээд тийм их хүч надад ингээд хамт хүрээд ирж байгаа хгүй яг тэр хайр гэдэг зүйлтэй хамт миний хүүхдүүдээ гэсэн хайртай яг зэрэгцээд надад маш их хүч хүрээд ирсэн байна гэдгийг би яг ойлгож байгаа хгүй. Тэгээ би яг ингээ өөрийнхөө төлөө магадгүй хийдгүү юм а би хүүхдүүдийнхаа төлөө яаж ч ядарч исэн, яаж ч нойргүй явж исэн, хоолгүй явж исэн. Яг бид нар яг тэр хүүхдийнхаа төлөө тэр хайртай хүмүүсийнхээ төлөө биднэрт ингээ шууд тэр энерги ингээ ороод ирдэг те. Тэгээд би яг ингээ бодож байгаа байхгүй юу. Бид нар ингээд төрсэн цагаасаа бид нар ингээ олон зүйлийг хайрлах тусмаа биднэрт ингээ асар их энерги хүч ирж идэх юм байна гэдгийг би яг эндээс ойлгосон байхгүй юу. Би ингээд одоо ингээд хүүхдүүдэд хараад өөрийнхөө ингээд баг насыг бас эргэж санаад ингээд ойлгосон зүйл маань юу вэ гэхээр би анх ингээд хүүхэд дөнгөж төрөөд те өөрийгөө хайрлна гэдэг зүйлийг ч мэдгүй байж агаад ингээд ээжээсээ ааваасаа ингээд өөрийгөө хайрлах хамгаалах гэдэг зүйл нь ингээд эхлээд хөгждөг юм байна. Тийм учраас хүүхдүүд ингээд ганцаараа үлдэхээр уйлдаг юм байна. Өлсгөөрөө уйлдаг юм байна ингээд өөрийгөө амьд байлгахын тулд ингээд дахин ажиллаж яадаг юм байна. Тэгээд дараа нь хүүхэд ингээд ээж аавыгаа хайрлаж эхэлдэг. Тэгээд ээж аав дээр ингээд очихын тулд тэр хүүхдийн ингээд энерги нь нэмэгдээд ингээд тэр энергиэрээ хүүхэд ингээд хүлд ороод те ээж рүүгээ гүйж очоод гэдэг ч юм уу. Яг ингээд хайр нь ингээд бусдын төлөө гэсэн хайр ингээд нэмэгдэх тусам биднэрт ингээд хүч энерги өгч бид нар илүү олон зүйлсүүдийг одоо бүтээх, илүү олон зүйлсүүдийг сурах тэр их хүч биднэртэй хамт ирдэг юм байна гэдгийг би ойлгосон байхгүй. Тэгээд дараа нь бид нар ингээд ах дүүгээ, эмээ өвөөгөө ингээд хамаатан садны хүмүүсээ хайрлаж эхэлнэ. Тэр бүх хүмүүсийнхээ төлөө одоо ямар нэгэн зүйлийг хийхийг хүсэж эхэлнэ, туслахыг хүсэж эхэлнэ. Тэр бүхэн чинь биднэрт энерги хүч өгч байгаа. Тэгээд дараа нь бид нар сургууль цэцэрлэг нийгмийн харилцаанд ороод ингээд томрох тусам бид нар найз нөхөдтэй болно. Тэр үед бас л бид нарын ингээд одоо хайр ингээд улам томроод улам нэмэгцээр байдаг. Яагаад гэвэл бид нар ингээд огт мах цус ясны холбоо хамааралгүй хүнийг ингээд хайрлах боломжтой юм байна гэдгийг бид нар ингээд нөхөрлөл гэдэг зүйлээс ойлгож байгаа байхгүй юу. Тэгээ бид нар ингээд найзуудтай ямар их хайртай байдаг лээ. Найз нөхөдтэйгөө ингээд юмаа хуваалцахыг тий сурсан, мэдсэн, сонссон, болсон явдлаа ингээ хуваалцахыг хүсдэг, найзуудтайгаа ярилцахыг хүсдэг. Тэр бүхэн ингээ бидний хайрыг улам хүчтэй болгож идэг, улам их болгож идэг. Тэгээд дараа нь бид нар ингээд өсвөр наснд ирээд одоо үерхэл шохоорхол те эсрэг хүүстэй хүмүүсээ ингээд сонирхож эхлэх үед бид нар бүр их хайрыг мэдэрдэг те. Ингээд найзынхаа төлөө өөрийнхөө төлөө хийдэггүй байсан зүйлсээ бид нар ингээд одоо үерхсэн хүнийхээ төлөө сайн болсон хүнийхээ төлөө ингээд одоо хийж эхэлдэг те.
Тэгэхээр тэр үед ингээд бид нар зүрхэндээ бүр их хайрыг ингээд мэдрээд ингээд хайр гэдэг чинь ямар гоё байдг юм бэ? Ингээ хүнд сайн болох, хүнтэй үерхөө хүнд хайртай болох гэдэг чинь ийм гоё байд юм уу гэдэг зүйлийг бид нар ингээд анх удаа мэдэрч үзээд тэгээ тэр хүмүүсээ ингээ баярлуулахын тулд тэр хүмүүстэйгээ хамт байхын тулд ингээд бид нар одоо ингээд анхны хайр маяр гэл ингээл тийм юу байдэн штэ. Ингээл маш их хүч биднэрт ингээд өгсөн байгаа хгүй. Бид нар тэр бүх хүмүүсийн төлөө ингээд юу ч хийхэд бэлэн те. Тэгээд дараа нь ингээд за ингээ үерхэл шохоорхол дараа нь ингээд бүр жинхэнэ хайртай хүмүүстэйгээ ингээд уулзраад ингээд бүр их хайрыг ингээд мэдрээд ингээд үнэхээр гой байт юм байна гэд ингээд танил суугаад гэрлээд тэгээд дараа нь хүүхдтэй болсон чинь бүр их хайрыг бид нар мэдэрдэг те тэр их одоо үерхлийн хайр тэр шохоорхлын хайраас бүр ингээд ямар ч ингээд үгээр ингээд зүүрлэж хэлэхийн аргагүй бүр ингээд бараг 1 саяар үржүүлсэн юм шиг тийм их хайрыг бид нар хүүхдүүдийнхээ төлөө мэдэрдэг те тэр болгонд бидний хайр ингээд хөгжсөөр л байдаг бид нар бусдыг ингээд хайрлсныхаа төлөө маш их энерги, маш их хүчийг ингээ авдаг байгаа байхгүй. Тийм болохоор би 13 дахь хэмжээсэд бол ер нь хайр байдаг юм байна гэдэг тийм дүгнэлтэнд хүрсэн. Тэгээд яг ингээд гэгэрсэн одоо тийм одоо бясалгалч тийм одоо хүмүүс байдаг штэ. Тэр хүмүүс болохоор яг одоо тийм бүр юм амар амгалан амьдэрдэг тийм одоо хүмүүсийг бид нар ингээд сонсч ирсэн штэ дээр үеэс. Одоо гэгэрэлт хүрсэн хүмүүс те тэр хүмүүс бол ингээд юунд ч уурлахгүй юунд ч ингээд бохимдохгүй стрессгүй тийм маш амар амгалан төлөвт ингээд байнга оршиж идэг тэр хүмүүс болохоор яадаг вэ гэхээр би яг ингээд одоо өөрийгөө яг тэр хүмүүс болцсон бол юу мэдэрдэг бол гэд ингээд төсөөлж байгаа байхгүй юу тэгэхээр ингээд тэр хүмүүс бол ингээд бүр хайрна тэгээ бидний хүүхдүүдийнхаа төлөө мэдэрдэг хайраас бүр хэд дахин илүү их хайрыг тэр хүмүүс ингэ зүрхэндээ мэдэрч идэм юм байна. Тэр хайр нь тэдгээр хүмүүсийг гэгэрэлт хөтлсөн юм байна. Яа тэгэхээр ингэж ойлгож байгаа байхгүй юу? Тэр хүмүүсийн ухамсар нь ингээд өөр ингээд бидний ухамсар одоо ингээд 4 дахь хэмжээсэд байгаа 70 дахь ухамсар маань 5-т байгаа гэд тэгсэн шүү дээ. Тэнгуут бид нар одоо ингээд найз нөхөр одоо хамаатан садны тэ өвөө эмээгээ ингээд хайрлна гэдэг чинь бид нар ингээд өөрийнхөө удам ухсааны хүмүүсийг ингээд одоо өвөг дээдсээ хайрлаж шүү дээ. Тэгэхээр бидний удмын мэдээлэл генетик мэдээлэл 6 дахь хэмжээст байдаг гэдэг чинь өөрийнхөө хамаатан садныг өөрийнхөө өвөг дээдсийг хайрлж хүндэлдэг хүмүүсийн ухамсар нь өөрөө бүр ингээд 6 дахь хэмжээст рүү одоо дэвшсэн байна гэж ойлгож болохоор байгаа. Тэгээд дараа нь ингээд өөрийнхөө хамаатан садан удам ухсаанаас гадна бүр ингээд огт хайр хамаагүй те ямар ч генетикийн тийм холбоо хамааралгүй найз нөхөрлөл гэдэг хүмүүсээ ингээд бид нар хайрлж эхлэхээр бидний ухамсар 7 дахь хэмжээс рүү ингээд твшдэг юм байна гэж ойлгож болохоор байгаа байхгүй. Тэгээд дараа нь тэр гэгэрсэн хүмүүстэй ингэж ярьдэн штэ бурхан багшийн сургаал бүх хүмүүс мэддэгтэй хамаг амтан 6 зүйлийн төлөө гэдүүлээ. Хамаг амтны 6 зүйлийн тусын тулд гэдэг нэг тийм үг байдэн штэ. 6 зүйл хамаг амтны тусын тулд тэгдэг те. Тэр 6 зүйл хамаг амтны тусын тулд залбирч явах хэрэгтэй гээд бурхан багшийн юм тийм үг байдэн штэ хүн болгон мэддэг ламнар их хэлдэг. Тэр чинь одоо юу хэлээд байна вэ гэхээр бүр ингээд амтан те бид нар ингээд хүн төрлөختнийг ингээд бүх хүнийг хараад яг ингээд үр хүүхдээ харж байгаа юм шиг тийм их хайрыг ингээд мэддэг. Хаашаач харсан бүр хязгааргүй хайртай хүмүүс нь ингээд харагдаад байдаг хүмүүс болж таарж байгаа хгүй тэр гэгэрсэн хүмүүс бол бүх хүнийг ингээд бүр асар их хайраар хайрлаад сурцсан хүмүүс байгаа хгүй тийм юм тэр зүйл одоо боломжтой гэдгийг ингээд өөрийнхөө амьдралаас өөрийнхөө бясалгал өөрийнхөө тэр одоо ном сургаал бүхнээс ингээд мэдсэн хүмүүс маш их тийм амар амгалан төлөвт оршиж байгаа хгүй бид нар ингээд хүүхдүүдээ ингээд ямар ч алдаа гаргасан юу ч хийсэн ингээд уучлаад хайрлахаа болдоггүйтэй адилхан тэр одоо гэгэрсэн хүмүүс ингээд хүн төрлөختөн ямар ч алдаа гаргаж байсан ямар ч муу мухай зүйл хийсэн байсан тэр бүхнийг ингээд өөрийнхөө хайрын хүчээр ингээд уучлаад инрээд тийм мөнхийн амар амгалан байдалд ингээд амьдрч чадчих байгаа байхгүй юу. Тэр бол яг тэр тийм одоо бусдыг хайрлах тэр хайрын хүч нь байхгүй. Тэгээд дараа нь хүнээс цаашлаад бүр ингээд амьтдыг хараад ургамал байгалыг дэлхийн ертөнцийг хараад яг л ингээ бидний ингээ өр хүүхдийнхээ төлөө мэдэрдэг тэр хайрыг мэдрээд ингээд би хүн төрлөختний төлөө би амьтад ургамлын одоо ингээ сайн сайхан байдлын төлөө ингээд амьдрмаар байна. Би энэ бүх зүйлийг хайрлаж амьдрмаар байна
гэж одоо шийдсэн бол тэр хүний ухамсар нь ингээд 8 дахь хэмжээс рүү ингээд дэвшиж гин гэж ойлгож болохоор аахгүй. Тэгээд тэр их хайр бид нар чинь ингээд хайртай хүүхдүүдийнхаа төлөө ингээд бүх хортой зүйлээс ингээд хүүхдээ хамгаалдаг те. Яг тэрэн шиг тэдгээр хүмүүс ингээд дэлхийн ертөнцийг те цэвэр одоо ингээд байгаль дэлхийгээ хайрлаж ямар ч ингээд богтуулахгүй хор хөнөөл хийхгүй байхыг хүсэн те. Өвсөн дээр гიშихээс баг хайрын санагддаг ч юм уу нэг тиймэрхүү одоо тийм төлөвт ингээд ухамсар нь шилжиж шүү дээ. Ингиж одоо хүн ингээ хайрынхаа хүчээр бусдыг хайрлсныхаа хүчээр ингээд одоо ухамсар нь ингээ дээшилж өөрөө өөрт нь ингээд асар их хайр тэр хүний хайр нэмэгдээ энерги нэмэгдээд тэгээд тэр одоо юм гэгэрсэн хүмүүс чинь одоо тийм юу хувилгаан чадaltaй болж чаддаг юм байна гэсэн тийм одоо дүнэлтэн төрж байхгүй юу? Эртний тийм мундаг хувилгаан хүмүүсийн тухай бид нар ингээд яан зүрийн тийм одоо домог яриа шиг юмнууд амьдралынхаа айл нэг үед ингээд сонсч ирсэн байдаг те. Тэдгээр хүмүүс бол асар их энергитэй болсон байхгүй тэр хайрынхаа хүчээр. Бүхнийг хайрлсныхаа хүчинд яг ингээд бид нэр хүүхдүүдийнхаа төлөө ингээд хүүхдэд төрүүлээд ингээд асар их төвчээр бүр юу ч төвчж чадхаар те яаж ч ингээд халуурч ханиалгаж ирсэн хүүхдүүдийнхаа хоолыг ингээд хийгээд өгдөг хүч бидрээс гардыг штий. Яг тэрэн шиг тэр хүмүүс ингээд байгаль ертөнцийг хараад яг ингээд бидний хүүхдүүдийнхаа төлөө гэдэг шиг тийм их хүч тэр хүмүүсээс гарч байгаа байхгүй юу. Тэгээд тэр хүмүүс одоо яг тэр энергиэрээ юу яагаад бясалгал хийгээд ингээд дэлхийн ертөнцийн энергийг төвшнийг ингээд дээшлүүлэхийн тулд ингээд бясалгал хийгээд одоо зүгээр ингээд ажил хөдөлмөр тэ махан биеийн одоо хөдөлмөрөөс илүү ингээд бүр сүнсэн биеийн хөдөлмөр хийгээд ингээд бясалгалаараа дэлхийн ертөнц хүмүүсийн ухамсарыг дээшлүүлэхийн төлөө ингээд одоо бясалгаад ингээд ууланд суугаад ингээд байж идэх юм байна л та. Тийм болохоор хайр бид нарт тийм асар их хүчийг өгдөг. Тэгээд тийм болохоор ингээд 13 дахь хэмжээстэд би яг хайр байт юм байна гэдэг ийм дүгнэлтэнд хүрсэн юм аа. Тэгэхээр энэ одоо ингээд бидэртээ өөрөө өөрийнхөө амьдралыг сайн сайхан болгоход өөрөө өөрийнхөө амьдралд хүсэж байгаа зүйлсээ ингээд манифест хийхэд яаж туслах юм бэ гэхээр та яг өөрөө өөрийнхөө амьдралд татахыг хүсэж байгаа тэр зүйлийг шууд хайрл. Танд байсан ч байгаагүй ч хайрл. Бид нар одоо жишээ нь ирээдүйд те бидний хүүхдүүд том болно. Өөрөө өөрийнхөө амьдралыг одоо босгохын тулд ингээд өөр тусдаа гараад те өөр гэр бүл зохиогоод өөр ажил мэргэжил өөр улс руу магадгүй нүгэд явах байх. Гэхдээ бид нар миний хүүхд надтай амьдрахаа болсон гэд хайрлахаа болохгүй шүү дээ. Өөр газар надтай хамт байхгүй байгаа ч бид нар хүүхдүүдийнхээ төлөө залбирсаар л байна, хайрласаар л байна те. Яг тэр шиг та амьдралынхаа туршид амьдралдаа өөрөө манифест хиймээр байгаа зүйлсээ танд байсан ч байгаагүй ч зүгээр л энэ хорвоо ертөнцийн дээр энэ зүйл оршин байгаад нь талархаад тэр зүйлийн төлөө залбирч хайрлах юм бол таны бидний энерги ингээд нэмэгдээ тэр зүйл бидний амьдралд ингээд орж ирдэг байх. Тэр зүйл ингээд бидний амьдралд бидний энергийн тэр зүйлийг хайрлсны төлөө биднэрт ирсэн тэр их энергийн хүчээр тэр зүйл бидний амьдралд бийжиж биелэлээ олдог байх нэ. За ингээд бонус хичээлийн 2 дугаар хэсгийг энэ тэрвэд өндөрлөж байна. Би яг ингээ өмнөх хичээл дээр ингээд 0-11 дахь одоо dimension-ы үдсэн бүх зүйлээ одоо яг ингээ амьдрал дээр хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдэг сэдвээр ярьлаа. Одоо 3 дугаар хэсэг дээр бүгдээрээ юу ярих вэ гэхээр мөнгөний тухай ярина. Яг гэвэл мөнгө гэдэг зүйл өөрөө бас энерги байдаг. Тэгэд мөнгийг энергийн талаас нь ингээд харж ойлгоход биднэрт бас ингээд шууд бид нар өөрөө ингээд 3 хэмжээст бодит ертөнцид ингээд амьдраад бүр сурцсан учраас бүх зүйлийг энерги талаас нь харахад ингээд жоохон нэмэлт тайлбар, жоохон эргцүүлэх, бясалгах хугацаа хэрэгтэй байдаг. Тийм болохоор би бүх хүмүүс ер нь бол хэлэхгүй байсан ч бүх хүмүүс мөнгөтэй байхыг хүсдэг. Одоо мөнгийг ингээд зөв захиран зарцуулж сурах юм бол бидний амьдрал бид нар өөрөө өөрийнхөө амьдрал туслаад авахгүй асар олон хүмүүст бас туслах боломжтой болдгоо. Тийм болохоор дараагийн бонус хичээл 3 дугаар хэсгээр мөнгийг хэрхэн энерги талаас нь харах юм бэ? Мөнгийг одоо яг яаж бид нар мөнгөний талаарх өөрийн үзэл хандлагыг хэрхэн өөрчлөх хэрэгтэй юм бэ? Бид нар мөнгөний тухай юуг мэдж явах юм бол цогцолтой вэ гэдэг талаар ярих болно. За ингээд бонус хичээл 2 дугаар хэсэг ингээд өндөрлөж байна. 3 дугаар хэсгээр уулзцаая.